Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчд болон түүний найз нөхдөс нь танд зориулан хүргэж байна. Би танарт нэг зүйлийг хэлэх үү? Та нарт байгаа ихэнх асуудлууд нь би нухацтайгаар хэлж байна шүү. Хэрвээ та унтах, амрах, өөрийгөө баясгах ямар нэг юмыг тогтмол хийж байх юм бол та нарт байгаа ихэнх асуудлууд нь шийдэгдэх болно шүү. Бид хөгжилдөх хэрэгтэй. Амен. Өнөөдөр бүгдээрээ өөрийгөө өрөвдөх талаар ярилцах болно. Тэгэхээр бид тэнцвэртэй байдлын талаар, тэнцвэртэй байдлаа алдахыг хүсдэггүй талаар ярилцаж байсан шүү дээ. Тэгэхээр биднийг гомдоод шархлуулсан хүмүүсийг бид өрөвдөх хайрлах ёстой. Өрөвдөх гэдэг нь хайрлах гэсэн үг. Жинхэнэ бурханлаг инэрл гэдэг нь үнэн сэтгэлээсээ хайрлах гэсэн үг. Бас өрөвдөх гэдэг нь шаналж гашуутсан хүмүүст хандсан хайр юм. Библиэлд Иесус өрөвдөж хайрлаж чин зүрхнээсээ хайрлаж байсан. Тэгээд тэр хүмүүст туслахаар явах болно гэж хэлсэн байдаг. Тийм ээ, бид ч гэсэн бусдыг өрөвдөн хайрлах юм бол өөрсдөө дотн олон гадна талд бидэнд байхгүй зүйл ямар байх ёстой дээрээ санал бодлоо цагаа зарцуулахаа болох болно. Галат 5 дугаар бүлгийг унших юм бол Библиэлд гим гэж хэлж байгаа маш олон өөр зүйлсийг бид жагсаах болно. За бүгдээрээ 19 дугаар ишлэлээс эхлэе. Эдүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхаарал, бузар байдал, тачаангуй байдал, шүтэн, шүтэх, эд шид, дайсагнал, маргаан, атаархал, хандалт. Харж гинөө? Атаархал. Жишээлбэл бидний гим гэж боддоггүй зарим нэг зүйл магадгүй ид шид эсвэл ямар нэгэн том зүйл биш шүү дээ гэж боддог зүйлс энэ жагсаалтанд орчихсон байна шүү дээ. Уур хилэн, өрсөлдөөн, хагарал, эрсдэс үзэл санаа, аригталт, утга учиргүй наргиж цэнгэх гэх мэт зэрэг юм. Бид урд нь танарт сануулж байсанчлан урдчлан сануулъя. Ийм зүйлсийг үлдэгчт нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй. Энэ бол хүмүүсийн амьдрах зам биш ээ. Тэгэхээр хэн нэг нь айх хэрэггүй шүү. Энэ нь хэрв чи түргэн ууралдаг нэгэн байсан бол мөнхийн улс руу орохгүй шүү гэсэн утгатай биш шүү. Харин хэрвээ чи түргэн уурлахаа болсон ч гэсэн бидэнд хаа нэгтээ ямар нэгэн асуудал байгаа бол тэрнийг Бурханд өгөх хэрэгтэй. Тэгвэл Бурхан бидэнд зааж өгч үнэн биднийг чөлөөлөх болно. Тиймээс жилийн өмнө Бурхан надтай өөрийгөө өрөвдөх тал дээр минь намайг энэхүү жагсаалтан дээр авчирсан юм. Би энийг судалж байхдаа өөрийгөө өрөвдөх нь энэ жагсаалтанд ороогүй байгааг олж мэдсэн нь миний нүдийг нээсэн том илчлэлт болсон юм. Өөрийгөө өрөвдөх нь энэ жагсаалтанд байх ёстой. Учир нь өөрийгөө өрөвдөх бол шүтэн шүтгэхтэй адил шүү дээ. Бид өөрийгөө өрөвдөж, өөртөө харамсах үед бид дотгошоогоо чиглэн өөрсдөө дахин шүтэж бүх зүйл би, минийх, намайг олж хувирдаг. Миний бүхий л ертөнцөө зөвхөн миний дотор болж би өөрийнхөө төв нь болдог. Өөрийгөө би шүтэн болгож байгаа нь Бурханд таалагдах зүйл биш. Энэ нь үнэхээр Бурханд таалагддаггүй. Яагаад гэвэл энэ бидэнд ямар их муу зүйл болохыг тэр мэддэг юм. Бид бүх цаг үед өөрсдийнхөө дотор руу бүхий л ухаан санаагаараа эргэж баяртай хөөртэй байхаас өөр арга зам байхгүй. Та нарыг хэдэнд баяртай байхыг хүсэж байна? Зүгээр л баяртай байхыг хэлж байна шүү. Амен. Энэ бол хүн бүрийн чин зүрхний хүсэл гэж би боддог юм. Бид зүгээр л баяртай байхыг хүсдэг. Бид амьдралдаа сэтгэл хангалуун, баяр хөөртэй байхыг хүсдэг. Одоо тэгэхээр би та нарт дүүрэн өөрийгөө өрөвдөж бай гэж хэллээгүй байна. Харин би төвчээртэй байх хэрэгтэй. Энэ их чухал. Төвчээртэй, тэнцвэртэй байх хэсгээл бид нэгтэлж явах хэрэгтэй. Мэдээч хэрэг та нарыг би хязгаарч гонигтай байж болохгүй гэж хэлж байгаа юм биш гэдгийг сайн ойлгож байгаах. Мэдээч хэрэг та нарын урам хугарч эсвэл хэн нэгэн та нарыг гомдоох, хэн нэгэн та нартай зүй бусаар харьцах юм бол та нарт гонигтай санагдах болно шүү дээ. Харин Бурхан бидэнд ийм зүйлтэй тэмцэж тэр багаж зэвсгийг өгсөн болохоор эдгээрээр дамжуулан эрүүл аргаар тэмцэж гонигтай байдал бидний хяналтандаа оруулахаас сэргийлэх хэрэгтэй.
Жишээлбэл хэрвээ бидний хайртай нэг нь нас барвал зохих хэмжээгээр харамсан гашуудах нь эрүүл зүйл. Харин гашуудлын сүнс таны амьдралд ноёрхож, үлдсэн амьдралынхаа утга учирыг үгүйсгэх нь үнэхээр эрүүл бус зүйл. Яагад гэвэл та эндээс л ямар нэгэн зүйлийг алддаг. Тэгэхээр эрүүл байдлаар бид өөрийн өвчин шаналлаа өөрсөддөө хариуцахыг хүсдэг. Энэ үнэхээр биднийг зовоодог. Үнэхээр ийм л учраас Бурхан бидэнд нулимс өгсөн бөгөөд бид зөвхөн өөрсдийнхөө төлөө гашуудан уйлах биш, зовж шаналж байгаа бусдын төлөөч гэсэн уйлан шаналлах юм. Хэдийгээр хэрвээ ийм байдал удаан үргэлжлэх юм бол энэ нь өөрийгөө өрөвдөх болж хувирна. Бидний хинэн ч байсан өөрийгөө өрөвдөх донтой болж бидэнд юу ч тохиолдсон байлаа гэсэн бид арга замаа олоогүй байгаа үед хамгийн түрүүнд үзүүлэх хариу үйлдэл маань өөрсдийгөө өрөвдөх байдаг. Хэрвээ энэ тохиолдолд та ямар нэгэн зүйлийг аль болох хурдан хийх хэрэгтэй шүү. Харин өөр тохиолдолд таны асуудал тийм том зүйл биш бол танд сайн хэрэг. Гэхдээ бидний заримд нь энэ бол асуудал болж байдаг шүү дээ. Тиймээс бид энэ талаар сонсохыг хүсэж байгаа бөгөөд энэ зүйл таны саяын ярьсан асуудалд орохоос сэргийлэх болно. Та нарын хідэн муу ёрын сүнсний удирдсан өөрийгөө өрөвдөх баярт өргөдөж байсан бэ? Бид бүгдээрээ байнга л ийм зүйлд оролцож байсан бол харамсалтай байна. Харин өнөө оройн эсэхлээр бид бүгдээрээ ингэж хийлж болно гэж итгэж байна. Үгүй ээ, баярлалаа. Би тэр баяр чинь оролцож байсан, өөрийгөө өрөвдөж байсан. Дахиад битгий намайг ураарай. Амен. За жаахан чимээ гаргаад баяртай байгаагаа харуулаач. Тэр өөрийгөө өрөвдөхөд хэд хэдэн асуудал байна. Хүмүүс өөрлөгөө чиглэж, өөрийгөө шүтэж, бүхий л бодол санаа нь өөр дээр нь төвлөрдөг. Тэгэхээр тэдний ертөнцийн зөвхөн өөртөө болж хувирдаг. Бурхан биднийг зөвхөн өөртөө хүр гэж биш, бусдад гадагшаага хүрэхээр дуудсан. Өөрийгөө өрөвддөг хүмүүс зөвхөн өөр дээрээ өөрийнхөө асуудал бас азгүй тал дээр төвлөрдөг. Тэд бусдын төлөө хийх ёстой, хийж чадах зүйлээ хизээч олж хардаггүй. Одоо тэгэхээр та нарын юу ч хүсдэг вэ? Баяр хөөртэй байх цорын ганц арга зам бол өөр дээрээ анхаарлаа хандуулахаа орхиод бусдыг эвээхийн төлөө байж байгаарай. Их хөвгөлтэй шүү. Нэг зүйл надад их хөвгөлтэй санагддгийг. Юу гэвэл бид өөрсдөө л баяртай хөөртэй байхын тулд бүх амьдралаа зориулсан ч хизээч баяр хөөртэй болохгүй. Харин та өөрийгөө Бурханд өгч, тэр таныг халамжлан хайрлаж байгаа гэдэгт итгэж найдаж, танд хэрэгтэй зүйлийг чинь тэр хангаж өгнө гэж итгэж, бусдыг эвээхийн төлөө бүхий л цаг хугацаанд хичээх юм бол бусдыг урамшуулж, тэдэнд бодит байдлаар тусалж, тэдэнд өгч, ямар ч арга замаар болов үйлчилж, ямар ч хэлбэрээр өж болно. Харин та илүү их бусдад хүрэхэд л анхаарлаа хандуулаарай. Тэгэх юм бол та болон таны амьдралын өдөр бүр баяр хөөртэй байх болно. Та яг одоо байж байгаагаасаа илүү шаргуу хөдөлмөрлөж байгаагаасаа илүү баяртай, сэтгэл хангалуун, амжилттай байгаагүй бах. Яагаад гэвэл би хүмүүс тусалж байгаа гэдгээ та мэддэг. Та хүмүүс тусалж явах үедээ Бурхан л өгч чадах тийм баяр хөөргийг өгдөг. Энэ бол миний амьдрал байгаа гайхалтай зүйл. Би бүх зүйлийн талаар залбирч байсан. Тэгээд надад нэгэн ойлголт ирсэн нь танд өөртөө хизээч тусалж чадахгүй юм шиг ямар нэгэн том асуудал тулгарч байсан нь. Яагаад өөртөө ч туслах боломжгүй тийм асуудал тулгарч байгаа юм бэ? Бусдад туслахын тулд Бурхан таныг тослож байгаа юм. Тэгэхээр хэрвээ та намайг хэн нэгэн туслахыг зөвшөөрч байгаа юм бол намайг өөртөө туслахыг зөвшөөрөхгүй гэж юу? Яагаад гэвэл Бурхан намайг өөртөө туслахыг хүсдэггүй юм. Бурхан надаар танд туслахыг хүсдэг. Тэгээд би таны дотор үрийг суулгахад Бурхан тэр үрийг ургуулж миний амьдралд ургац болон өгч хин нэгнээр дамжуулан надад үйлчилдэг юм. Тиймээс би танарт үйлчилдэг. Тэгээд Бурхан хин нэгэнд хүрэхэд тэд надад үйлчилдэг. Ийм л арга замаар хүн бүр Бурханд ашиглагдаж бид бүгдээрээ баяр хөөргийг авдаг юм. Хэрвээ та нарт надад байсан шиг зүйл байгаа л өөрийгөө л баяр хөөртэй байлгахын тулд амьдралаа зарцуулж байгаа бол та аль хэдийн он жилүүдэд алдаж байна. Тиймээс өнөөдөр та энэ зүйлийг өөрчлөх цаг ирээд байна. Юу гэхээр заримдаа бид маш их айдаг. Хэрвээ бид нэр тэгэхээр би л өөртөө санаа тавихгүй бол хэн надад тавих юм бэ гэж асуудаг. Тэгэхээр Бурхан танд санаа тавих болно. Бурхан санаа тавина. Энэ дэлхий дээр хэн санаа тавихгүй байсан ч Бурхан танд санаа тавих болно. Тэгэхээр би танарт нэг зүйлийг хэлье. Бид бүгдээрээ зүрхээр Бурханд үйлчилж байхад тэр хэн нэгнийг олоод тэрүүгээр дамжуулан бидэнд санаа тавих болно. Бидэнд санаа тавих хүмүүсийг энэ дэлхийд даяар хайдаг ч гэж болох юм.
Өөрийгөө өрөвддөг хүмүүс өөр дөрөө төвлөрч байхгүй зүйлээ л зөвхөн харж байдаг. Тэд хийж чаддаг зүйлээ харахаа байдаг нь бүхнээс илүү хамгийн эмгэнэлтэй зүйл юм. Юу гэхээр би шаргуу ажилдаг, би энэ зүйлийг олон жилийн турш хийсээр ирсэн. Хэдийгээр би ийм байхтай дуртай ч гэсэн яг үнийг хэлэхэд заримдаа залхах цаг үе надад байсан. Надад зориулсан энэ байдлаас намайг хамгийн хурдан аврах ерөндөг бол хэсэг зур суугаад Бурхны үгийг сая хүмүүст дамжуулж тэдний амьдрал өөрчлөгдөхийг харах ямар гайхалтай, ховор нандин, эрхэм бэлэг өгснийг бодох юм. Тэгэхээр та нар юу гэдгийг мэдэх үү? Тэгээд л хэрвээ би эдгээр зүйлсийн талаар зөв арга замаар бодож эхэлбэл ядарч залхсан байдал маань ердөө 2 секунд л болдгийм. Заримдаа би ядарч салхдаг гэж хэлсийг та нар ойлгосон байх. Хинч байсан гэсэн хийж байгаа зүйлдээ ядардаг шүү дээ. Юу гэхээр энэ конференц та нарын хувьд анхны конференц ч байж магадгүй юм. Тэгээд л хүмүүс энтэй адилхан газар би хизээч очиж байгаагүй мэн гэж хэлж байна. Энэ их сайн зүйл шүү. Харин харж байна уу? Та ч гэсэн ажилласаа залхахдаа та нарын хідэн ажилласаа залхаж ядардаг бай. Тэгэхээр та нар нэг тийш явд. Хэрэв би ажилгүй байсан бол ямар шуухан байх байсан бэ гэж бодоод үзээрэй. Гэтэл танд ажил байна шүү дээ. Та магадгүй дургүй зүйлээ хийж байж болох юм. Гэхдээ л та ажилтай байна шүү дээ. Хэрвээ та нар 2 сарын өмнө надтай хамт Африкийн Мадагаскарт байсан бол тэнд 50 мянган хүүхдүүд гудамжинд амьдарч байна. 6 хүүхдтэйгээ гудамжинд амьдарч байгаа ээжтэй уулзах байсан. Шинэ хүүхдүүдэд замын хажуугаар унтуулаад өглөө нь гудамж шүрдэх ажилдаа гарахдаа томдоо эргээд иртэл дүүнрээ харахаар үлдээж байдаг. Шөнө нь хааны газар дотор ороод унтах хангалттай мөнгө өгөхгүй ч тэр өдөртөө хоол хүнс авах мөнгө олохоор итгэж байгаа ээжийг та харах байсан. Тэгвэл та ажилдаа байгаад талархах байсан. Би энийг чин үннээсээ хэлж байна. Заримдаа бид илүү зэрэгтэйгээр бодох цаг гаргах хэрэгтэй гэж би боддог. Тийм ээ. Харин та нарын хитэн бид байхгүй зүйлийнхээ талаар хийж байгаа ажлаасаа залхаж байгаа талаар илүү их бодох хангалттайгаа мэдж байна вэ? Гэтэл бурхан минь бид ямар их эвээгдсэн хүмүүс вэ? Бид үнэхээр эвээгдсэн хүмүүс юм. Үнэхээр эвээгдсэн хүмүүс шүү дээ. Үнэхээр эвээгдсэн гэдгээ мэдрэх хэрэгтэй. Эвээгдсэн. Ямар сайн юм бэ? Тэгэхээр энэ бүх амьдралд хамгийн эмгэнэлтэй зүйл бол хүмүүс байгаа зүйлээ олж харахгүй байх нь гэж би боддог юм. Юу гэхээр бидний нэг найз залуухан эрэхтэй энэ 7 хоногийн магтаалыг удирдах байлаа. Гэтэл тэр энэ 7 хоногт ирж амжихгүй болсон. Ягаад гэвэл тэрний 37 настай эхнэр нь хорт хавдрын 3 дугаар үе шатанд байгаа гэж онцлогдсон юм. Тэд 2 хүүхэдтэй. Тэгэхээр бид тэрнтэй энэ хүнд хэцүү үед нь хамт ажиллаж байна. Тэр би энэ талаар хүмүүст хэлж тэднийг хайрлах, тэдэнд хэрэгцээ байгааг хэлж байна. Хүмүүс тэдэнд өгч, тэднийг ивэж, хүүхдүүдийг халамжилж, тэдэнд хоол хийж өгч байна. Тэд гэрээсээ нүүж асрах газар амьдрах болсон ч одоохондоо яваагүй байгаа. Яагаад гэвэл тэд багч гисэн байгаа мөнгөөрөө амьдраад л байгаа юм. Тэгэхээр эхнэр маш хүнд өвчтэй маань хүнд зүйлийг туулгач гэлээд тэрнийг хэлээгүй байгаа юм гэж би хэлэх гээд байна л да. Тиймээс залуучууд ирээд тэдний дээвэр шалын зассан. Хин нэг нь өрөө худалдаж авсан, өөр нэг нь энийг худалдаж авсан, бас нэг нь тэрийг худалдаж авсан. Би танарт нэг зүйлийг хэлье. Энэ бол Христэд итгэгчдийн гэрэл юм. Энэ бол бид Христийн бие мэт ажиллаж байна гэсэн үг. Би тэрнтэй ярилцаж байхдаа тэр залууд ингэж хэлсэн юм. Тэгэхээр сонсоорой. Би энэгээр дамжуулан нэг зүйлийг хэлэх гэж байгаа юм. Чи нийтийг мэднэ шүү дээ. Чи одоо хамгийн сайн нөхцөл байдал донд байна. Чи энээс ч дор нөхцөлд байж болох байсан шүү дээ гэж хэлсэн юм. Тэгэхээр та нарыг ч гэсэн би бодосоо гэж хүсэж байна. Магадгүй
Та маш аимшигтай нөхцөл байдал байж болох юм. Гэхдээ та ганцаараа биш, Бурхан танд хайртай. Хэрвээ та энэ дэлхий дээр удаан амьдрахгүй ч гэсэн хаашаа явах мэдэн шүү дээ. Та хизээч битгий итгэл найдвараа гээгээрээ зовлон шандал хэр удаан үргэлжлэх нь хамаагүй. Та итгэсээр л байгаарай. Өнгөрсөнд болж бүтэхгүй байсан нь хамаагүй. Харин тэнд гэрэлт ирээдүй байгаа. Учир нь Бурханы дотор тэр бол шинэ эхлэл бүрийн агуу дэмжигч нь учраас юм шүү дээ. Бурхан бол бүхий л шинэ зүйл юм. Тэгэхээр би хүн бүрийн асуудлыг хөнгөн болгож байгаа юм биш. Харин та асуудалтай байгаа бол Христийг мэдэхгүй байгаа юм биш үз гэж хэлхийг хүсэж байгаа юм. Энэ л үнэхэр муу зүйл. Тэгэхээр бидний хамгийн муу гэж хэлэх гэж байгаа нөхцөл байдал донд ч бид өөртөөгөө ярьж бид энэс муу нөхцөл байдалд ч байж болох байсан шүү дээ. Энэ бол сайн нөхцөл байдал юм шүү гэдгийг өөртөө сануулдаг. Би маш олон жилийг өөрийгөө өрөвдөж цаг хугацаагаа алдсан гэдгийг та нар мэдэн шүү дээ. Цаг хугацаагаа алдсан гэдгийг онцолж хэлмээр байна. Би аавда хүчин дүүсэн учраас өөрийгөө өрөвддөг байсан. Энэ зүйлийг ээж минь мэддэг байсан хэрнээ намайг авраагууд би өөрийгөө өрөвдөж харамсдаг байсан. Надтай анх таарсан залуутайгаа гэрэлтэндээ би өөрийгөө өрөвдөж харамсдаг байсан. Учир нь тэр хизээч ажил хийхгүй, итгэмжтэй бус лөө өрчин байсан бөгөөд зүгээр л эмгтээчүүдтэй явуулдаж эцэст нь шоронд орсон юм. Тэгэд би Дэвтэй гэрэлсэн. Дэв бол ажил хийдэг, итгэмжтэй нэгэн байсан. Харин тэр гольф тоглодог, спортыг үздэг учраас би өөрийгөө их өрөвдөж харамсдаг байсан. Дэв бид хоёр гэрлэх үед би бүтэн цагаар ажилладаг байсан. Учир нь би маш их ажиллах хэрэгтэй байсан. Би эхний гэрлэлтээсээ нэг хүүхэдтэй байсан. Тэрнийг Дэвид гэдэг байсан юм. Сонирхолтой нь Дэв тэрнийг өргөж аваад гэртээ илүү их хамт байхыг хүссэн. Тэгээд л би ажлаа хагас цаг болгож ажиллахаар багасгасан юм. Гэсэн ч би нэг баяртай байгаагүй. Тиймээс би ажлаасаа бүр гарч гэртээ илүү их байх боломжтой болсон. Тэгээд л би Дэвийг хүмүүстэй гараад явсан үед бүхэл өдөр чинь гэртээ байх болсондоо өөрийгөө өрөвдөж харамсдаг байсан юм. Хин нэг иймэрхүү байдалд орж ирсэн үү? Тэгээд л намайг гэртээ байх зур Дэв өдөр бүр ажилдаа явж хүмүүстэй ажиллаж байсан. Энэ нь яг л би хэлжсэндээ яг л эхэлж байгаа шигэ байхыг хүсдэг байлаа. Гэрэлснийхээ дараа эхний хэдэн жилд Дэв намайг баяр хүртэ байлгахыг хичээж байсан. Гэтэл нэг л өдөр тэр гараас аваад юу гэж би бүгдийг хийсэн гэж хэлсэн юм. Тэгэхээр тэр надад бүх зүйлийг хийсэн гэсэн үг биш. Тэр зүгээр л би чамайг баяр хүртэ байлгахын тулд би амьдралаа зориулмааргүй байна. Чи баяртай байна уу? Баяр хөөргүй байна уу? Харин би л баяртай байх болно гэсэн утгатай хэлсэн. Чин үнийг хэлэхэд хэрэг та нар байсан миний оронд байсан тийм хүнд хэцүү байдал байгаа бол иймэрхүүгийг хэн нэгэн танд хэлэх нь сайхан зүйл байх болно шүү дээ. Тэр надад ороод би чамайг хүртмөөргүй байна гэж хэлэх байсан юм. Та бол энэ дэлхий дээр хамгийн хөр хэлтэй хүн. Чамд ямар ч сэтгэл байхгүй, сэтгэлийн хөдөлгөөн байхгүй гэж хэлээд. Би чамайг хязгаарч өрөвдөхгүй. Яагаад гэвэл ингэснээрээ би чамд тусалж чадахгүй гэж хэлж байсан юм. Ингэж хэлүүлэхийг би үзэн ядаж байсан ч тэрний зүв байсан. Өрөвдөх нь хязгаарч надад тус хүрэхгүй байсан. Учир нь танд өөрийгөө өрөвдөх асуудал байгаа л бол бусад хүмүүс таныг өрөвдснөөр танд аль хэдийн байгаа асуудлыг улмал томруулдаг юм. Одоо тэгэхээр та нарын зарим нь намайг их сул дараа өрөвдөлтэй нэгэн гэж бодож байгаа ах. Гэхдээ үгүй бид тийм ч хурдан эргэжчихдэггүй юм. Жилдээ нэг удаа болох гайхамшигыг хүлээн 38 жил цөөрмийн усны дэргэд хэвдсэн тахир дутуу хүнийг та нар мэдэн шүү дээ. Тэнгэр илж ирж цөөрмийн усыг хөдлөхгүй тэр усанд хамгийн түрүүнд орч чадсан нэгэнд гайхамшиг бий болдог. Тэгээд Иесус ирээд чи энэ хэр удаан хэвтэж байна гэж асуусан. 38 жил. Хөөх тийм үү гэж Иесус хэлсэн баг та гэж та бодож байгаа. Харин Иесус чи үнэхээр итгэхийг хүсэж байна уу? Чи үнэхээр итгэхийг хүсэж байна уу гэж асуусан. Тайлбар Библиэлд энэ талаар ингэж бичсэн байдаг. Та эдгэрэх талаараа үнэхээр нухацтай хандж байна уу? Тэгээд та мөнхийн залуу. Тийм ээ би цөөрөнд орохыг хичээдэг боловч үргэлж хэн нэг нь надаас төрүүлээд орчихдаг юм гэж хэлсэн. Та энийг сонсоогүй гэж юу?
Харин Есүс бос гэж хэлсэн юм. Тэгэхээр Библиэд том гэгчийн анхаарлын тэмдэг тавьсан байгаа. Бос. Тэгэхээр өнөө орой миний хэлэх гээд байгаа зүйл ч гэсэн энэ байна. Босох цаг болсон гэж би хэлж байна. Өөрийгөө өрөвдөх байдлаас улам бүрл эзэж туйлдахаас өөрөөр юу ч хурааж авахгүй. Харин та толгой юм уу ходоодны өвчнөөс бол эдгэрэх боломжтой шүү дээ. Ютад байхад нэг эмэгтэй надтай уулзаад "Эгч минь би танд нэг зүйл хэлье. Амьдрал намайг автобусанд дагуур шидсэн юм да" гэж хэлсэн юм. Би хариуд нь "Юу гэж би ч гэсэн чамтай адилхан нөхцөл байдалд орсон. Харин одоо би автобусаар жолоодож байгаа шүү" гэж хэлсэн. Тэгэхээр автобусанд орох хаягдсан байж болох юм. Эсвэл цөөрмийн дэргэд 38 жил хэвтэж байж болох юм. Эсвэл та ингэж хэлж болох юм. Харал та надад одоо юу тохиолдоод байгааг ихэнх нь миний буруу биш шүү дээ. Магадгүй зарим нь миний буруу байсан байх. Гэхдээ би ухарч амьдрмааргүй байна. Надад ирээд байгаа миний хувьд одоо босох цаг болсон би өөрөө биш. Харин энэ бол эзний ажил шүү дээ. Өөрийгөө өрөвчөд хүргэдэг зарим нэг зүйлсүүд байдаг. Зарим нэг зайлсхийдэг зүйлсүүдийг амьдралдаа балансгүй байх, өөрийгөө баяр хөөртэй байлгах зүйлсээ хийхгүй байх явдал. Эдгээр зүйлсүүд нь таныг өөрийгөө өрөвдөх баярт оролцуулдаг үнгүй урилга юм. Энэ конференцээс гараад гэрте арихдаа хагас сайн болон бүтэн сайнд би өөртөө дуртай ямар нэгэн зүйлийг хийнэ. Одоогоор юу хийхээ би сайн мэдэхгүй байна. Гэхдээ би өөрийнхөө идэх дуртай ямар нэгэн юмыг иднэ. Би өөрийнхөө дуртай зүйлсийг заавал хийнэ. Тэгэхгүй бол би 4 дахь өдөр гэхэд өөрийгөө өрөвдөж эхлэх байхаа. Яагаад гэвэл нэг өдөр би Канад руу аялах зүйлээ баглаж эхлэх болно шүү дээ. Хэтэрхий хядрах нь өөрийгөө өрөвдөх баярт оролцох урилга болно шүү дээ. Тиймээс би та нарт энийг хэлж байгаа юм. Миний хамгийн их соригддаг зүйл бол хангалттай сайн амрахгүй байх. Хит их ядрах юм. Заримдаа миний хувьд зүгээр л амрах, чимээгүй байх явдал хэрэгтэй байдаг. Чимээгүй байх их хэрэгтэй. Би энэ 4 дахь өдрийн үдээс ирээд өрөө рүү орсон. Дэвид хоёр би биендээ маш их хайртай. Гэхдээ аяллаа үеэр тэрнийг өрөөтэй. Би бас нэг өөр өрөөтэй байдаг юм. Тэгээд өрөөнд орцгоодог. Бид нэг газараа байх юм бол Дэв гольф үзнэ. Харин би чимээг байхыг хүснэ. Би Библи судлал хийхийг хүснэ. Харин Дэв дуулахыг хүснэ. Тэгэхээр та юу хийвэл амар тайван байхаар байна. Тэрнийг л хий. Амен. Гэхдээ бид нэр гэртээ хамтдаа байдаг. Та нар их гайхаж байгаа шиг байна. Бидний унтах зуршлын талаар би танд нэг юм хэлье. Бид гэртээ хамтдаа л байдаг. Би нэг тиймэрхүү муухай зантай. Байнга л миний гэсэн байдал. Тэгэхээр би тэмдэглэл дээр энэ талаар ингэж бичсэн байгаа нь их сайхан байсан. Би 2 цагийн турш чимээгүй байлаа. Бүхий л хаагарч зурсан хэсгүүд эргэж нэгдэж байгаа юм шиг л санагдаж байна гэжээ. Ямар ч хүмүүс радио, утас, телевизэр, чимээ энерги цагийг амьдралдаа гаргаж байгаарай. Чив чимээгүй байдлыг үүсгэж байгаарай. Өөрийгөө өрөвдөд хүргэдэг өөр нэг зүйл бол шийдэгдээгүй асуудлууд. Уур хилэн, тэмцэл, маргаан, гомдол, хорсол, шарах юм. Дараагийн нэг зүйл бол өөрийнхөө хэрэгцээг буруу их усүрээс хангах. Энэ бол үнэхээр том урам хугарлын үүд хаалгыг нээж өгдөг. Хэрвээ та хангалттай их урам хугарсан хэрнээ эндээ нэг анхаарал хандуулахгүй байгаа бол энэ өөрийгөө өрөвдөх байдал руу шилждэг.